Шоколад таны нохоонд үхлийн аюултай гэдгийг та мэдэх үү? Ер нь чихэрлэг зүйлсүүд нохоонд бол эрүүл мэндэд маш муу байдаг. Жишээлх юм бол хүмүүс одоо ихэвчлэн одоо гарын доорх байдаг зүйл гэх юм бол шоколад байдаг. За шоколад бол нохооны биед бол маш муу. Яагаад гэх юм бол шоколадын дотор агуулдаг теобромин гэдэг бол бодис байдаг. За теобромин гэдэг бодисууд бол нохооны одоо ходоод нь теоброминыг шингээдэг бодисууд бол ерөөсөө огтхонч байдгүй. За хүний биед болох юм бол харин теоброминыг шингээдэг бодисууд хангалттай хэмжээтэй байдаг. Тийм учраас хүн болон нохоо хоорондоо ялгаатай байдаг байгаа. За теобромин маань бол шоколад хэдий чинээ хар шоколад байна, төдий чинээ хортой байдаг. Какаоны хэмжээ хэдий чинээ их агуулгдсан байна, төдий чинээ нохоог бол хордуулах шаардлагатай байдаг. За би та нарт нэг жишээ хэлж өгье. Ойролцоогоор 5 кг жинтэй нохоо одоо жижигхэн гөлөг байна гэж бодъё. Эсвэл жижиг үйлдвэрийн нохоо байна гэж бодъё. Чав ч юм уу эсвэл нөгөө той трэр ч юм уу тиймэрхүү нохоонууд байна гэж бодох юм бол нэг бодол бүтэн ийм блок шоколадыг идэхэд бол хангалттай хэмжээний үхүүлэх хэмжээний одоо тиймэрхүү аюулыг шоколад бол дагуулж идэг. Тийм учраас ер нь бол нохоонд ерөөсөө октоосны шоколад өгөхгүй байх хэрэгтэй. За хүмүүс бол яагаад энэ талаар мэддэггүй гэхээр нэг ийм дөрвөлжин шоколадыг ч юм уу нохоонд өгөөд нохоонд бол шоколад зүгээр өдөрчтэй гэх юм уу тиймэрхүү байдлаараа ханддаг. Гэхдээ ер нь бол угаасаа тэрийг шингээдэг бодис байдаг учраас шоколадыг бол өгөхгүй ерөөсөө ямар ч хэрэг байхгүй шоколадыг өгөхгүй байх хэрэгтэй гэж зөвлөдөг. За хэрвээ таны нохоо шоколад хэрвээ идсэн бол яах вэ гэдэг тиймэрхүү асуудал тулгарч байна. Хэрвээ таны нохоо алитийн шоколад олоод идсэн та одоо тэрийг мэдж байгаа. Оо яана миний нохоо шоколад идсэн байж таа гэж мэдэх юм бол та маш яаралтайгаар одоо мадын эмчийн тусалцааг бол авах хэрэгтэй. За мадын эмч дээр очих юм бол мадын эмч ямар арга хэмжээ авах вэ гэхээр нохоог одоо маш хурдтай бөөлжүүлэх хордгын тайлах эмчилгээ ч юм уу тийм эрт одоо эмчилгээнүүдийг хийх боломжтой байдаг байгаа. За дараагийнхаа бичлэгүүдээр би ингээд баг зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэж авах болно. Ингээд түр баяртай.